Монголын ээж үйлсэл төслийнхаа дараагийн нэг бичлэгийг хийхээр манай өвөг дээдсийн нутаг Үгийн нуур дээр ирсэн байна. За манай аав бол манай ээжийн өвөө Нямбуу өвөө бол одоо Аранга аймгийн Үлзийдийн хүн байдаг. Тэгээ хуучин болохоор Үгийн нуурын хойд хэсэг нь бол Үлзийдийн Өвөлдийн нутаг байсан. Тэгээд явандаа энэ Үгийн нуурыг тусдаа сан болгосон. Миний бага нас бол одоо Үгийн нуур дээр баг өнгөрсөн гэж хэлж байна. Тэгээд сүүлийн үед бол Үгийн нуурын одоо энэ орчинд зөндөө олон гой жишээ болоод амралтын газрууд нэгдсэн байгаа. Тэгээд тэрний нэгийг би та нарт өнөөдөр ингээд танилцуулъя. За Үгийн хишиг гэдэг ийм кампайн. За энэ бол шинээр байгуулагдсан бас энэ бүс нутагтаа бол хамгийн тохилог кампийн тоонд орж байгаа. Тэгээд энэ камп ямар газар байна гэдгийг одоо таахад бичлэгээр үзүүлье. За цахилгааны асуудлаа ингээд нарны заагаар шийдсэн байгааг бид ингээд харж байна. За Үгийн резортод ирлээ. За ингээд хөөдлөх хайл үүднэсэ гэдэг ийм гоё тогтчулсан байна. Тэгээд зүлгээ услаад олон тооны мод ирсэн болохоор хэдэн жилийн дараа энд маш гоё ногоон одоо байгаалагч болох нэ. За тэгээд бэнчэнэ ингээд ресторан зоогийн газартай юм байна. Тэгээд эднэр болохоор ийм жишгэн өрөөнөө санал болгож байна. Бас орчин үеийн Монгол гэрүүдийг бас зочдод санал болгож байна. За ингээд хөрөөлөг өгдөр яа. За энэ хаа талдаа ингээ Үгийн нууртай төрөлөөр мод тассан гэрэлтүүлэхтэй ийм гоё орчныг бүрдүүлчихсэн байна. За одоо та нарт Үгийн хишиг резортын байруудыг танилцуулъя. За энд давхар арта гадна юм суух талбайтай. Энэ талдаа хоёр бодонтой зурагтай. Тэгээд энэ тоглох гоё. Хөрөө байна. Тэр 20 цаг гаруй тасралтгүй өсөглөөс наашаа давхад тэгээд хамаг юм тоосолцсон. Назарлалтай дуунтал аягүй хэцүү болол хамгийн түрүүнд хөөгээр сортон дүүшинд орох чинь. Тэгээд эмхтэй тал нь нэг иймэрхүү. Дүүшин ингээд хоёр таслахаатай юм. Энд шампунь ангидруулагч. Шампунь став. Ингээд цэвэрхэн алчруудаа дээврээд байна. Үгийн хишиг амралтын газрын өдрийн хоолнд Монгол хоолууд ирлээ. За хавирхтай банштай шүл тэгээд хуушир байна. Сайхан бороо орж ин. Хавтаа хонгор бороонор гэдэг. Одоо өвдөц ханууд төрөд энэ цаг хугацаа явж байна. Наалланы 8 цаг боллоо. Аялахын дараагийн нэг өртөө Үгийн нуурын хажуугийн Үгийн хишиг гэдэг резортод сэрлээ. За өрөөнд орж цагаа унтраагаад усмэксаад за өрөөгөө талцуулнаа. Ингээд хамгийн гоё зүйл юу вэ гэхээр одоо ингээд сэрж байна да.
Өгийн өглөөний амар амгалан. Тэ хаазагт өгийн нурана. Өгийн шиг резорт өглөөний цай. Манай амралтын газрууд бол Монголын боловсролын төрөг бүрийн улсын хоолны соёлыг одоо ингээд амрагчтай зориулсаар байна. Өдрийн хоолнд авах гээд зоогийн газар руу явж байна. За зоогийн газар нь бол үнэхээр гоё төвчлөлттэй цэвэрхэн газар байна. За хоёр хажуу талаар юм. Одоо суудаг юм. Одоо тавцсантай ахиу да. За тэгээд дотор шахаад юм байна. Өдрийн хоолнд дахины фрикасе тэгээд хүрэн шар савраг. Ямар гоё нөө. Зөгийн нуур бол одоо нэг тийм сэлэд идэг нуур бол биш. Тэг хүмүүс гэсэн нутгийн хүмүүс бол аль болох энэ нуурлаа хамаагүй орохыг бол цээрэлдэг. Учир нь гэвэл энд одоо нуурын дагна гэдэг байдаг тухайд амаг байдаг. Өөрөөр хэлбэл жил бүр хүний аим авдаг тийм нуур учраас аль болох боломжтой байхыг бол одоо анхаарал газар юм аа. За энэ ингээд урт талтай юм. Сул харвч байна. Чагийн сонгоос хэлгэж болох нь байна. Уустай орц зүрхүүл юм. Батал байгаа харагдах нэ. Резортын одоо гэрээр үүсгэж байгаа хүмүүс зориулсан. Харин цэврээ өөрөө найл нь одоо юм байна. Гэт тэд сул тартай. Тийм байна. За өгийн шиг резортын жуулчид зориулсан гэрээг та нарт танилцуулъя. За энэ бүдэнд одоо энэ террастай юм дэлгэгдэх сарвчтай дөрөв нарнаас хамгаалсан. За тэгээд энэ дандаа юм нарны цагаараас яг харанхуйлахын өөрөө асчт юм байлаа гэрэлтэй. За тэгээд ийм гэрэн шүдэ цонхтой. За энэ гэрүүд нь бол бүгд доороос халаалттай. Дөрвөн ортой энэ тахлаг гоё гэрэл байна. За одоо энэчнээс сууж аваад тийш хахад бол ийм үзэмжтэй байх юм байна. За тоон нас юм байх юм байна. За эдний одоо гэрлүүд нас юм. Одоо SD card, USB нэр хийгээд хөгжим тоглуулж болдог юм байгаа. За дээрэс нь гэр болгонд ийм шавж өргөдөг юм. Долгион цэцруулдаг юм байд юм лээ. За ийм тоглог гэрүүдийг бас ингээд санал болгох шина. За гаднаас орж ирэхэд бол орой хоолнд өхрийн махтад суун ирж байна. За энэ шижгнүүр дахиад төмөстэй соустай. Энэ юу гэдэг хоол нэ? Дахины махан оромог. Дахины махан оромог гэдэг ийм хоол байна. За өглөөний цайнд шар тостой сүдэ цай, бантан, борцог, хайлмаг хамгийн дуртай юм байна. Ааруултаа ингээд цайтай өгч байна. За ингээд бид хоёр өгийн шиг резортод бас 3 өдөр амраад өгийн шиг резортын тухай бичлэгийг цуглуулад замдаа гарч байна. За энэ амралтын газрын хувьд бол байршлын хувьд бол онц сайн байршил. За тогтчлд бол онцгой сайн. За тэгээд дандаа чанартай юмнуудаар тогтчихсон. Тийм маш гоё тогтчихсон байна. Амралтанд бол их зүгээр хамт олон бол их сайхан байлаа. За хоол бол бас сайн байлаа. Тэгээд энэ бол ялцчгүй манад одоо зөвлөх газар бол
Мөн байна.